Тоно энерл ТV миний бичлэгөөс сууж аваад та бүхэндээ өглөөдөр орой мэндийг хүргэе. За минь дөрмийн дагуу гарчнаас харсны дагуу ингээд BTS-тэй холбоотой юм л асуултанд юу нь би хариулна 15 ширхэг нь бол асуулт бэлдсэн байгаа. Тэгээ дараачийн бичлэгээр нь бол Blackpink-ийн талаар ярьдаг юм уу, нэг бол Blackpink-ийн асуултанд хариулъя гэж юу нь бодож байгаа. Нэг л өөр хамтлагийн талаар зэрэг асуултанд хариулагдаж болно. Надад шууд бичлэг рүү орцгоё зөө. хамгийн энэ шүү дээ. Би шууд ингэ шүү дээ. Тэгээ би бүгдийг ингэ бичсэн байгаа шүү дээ. За ингээд хамгийн ихний асуулт чи BTS хамтлагийн аль гишүүнийг хамгийн адилхан зан чанартай гэж боддог вэ гинэ? BTS ямар гишүүнтэй адилхан зан чанартай вэ гэвэл би өөрнөө шууд J-Hope гэж юу хариулна ядаж J-Hope чинь ингээд харахад л ингээд амар хөөх юм зөөлхөн тэмүүтэй юм нээдэмтэй юм бол J-Hope нь бол амар гоё зөө нь би өөр адилхан гэж боддог. Зөвхөн минь хувийн бодол зөө та нар ч гэснээс комментс бас бичээрэй зөө би өөр BTS-ийн ямар гишүүнтэй адилхан зан чанартай вэ зөө. За хоёр дахь асуулт шүү зөө. Хоёр дахь асуулт нь BTS-тэй аль дуунчны сэтгэлийн хамгийн их хөдлөгсөн бэ гинэ. Мөрөн нь бол яг ингээд хүн болгоныг сонсох дүүрч юм бол BTS зүнэл ингээд дөрмийн дагуу би бүхнүүнд нь дуртай. Гэхдээ бүр ингээд час хийсэн нь бүр зүр сэтгэл хөдлөгсөн юм бол дуу бол байхгүй. Яг миний сонирхол төрлийн юм бол дуу байхгүй гэсэн дөрмийн дагуу гэхдээ амар болнууд нь дуртай ч гэсэндээ яг бүр ингээд 10-аас 100 өгөх нь бол дуу байхгүй гэсэн үг шүү дээ. Миний хувийн бодол шүү дээ. За 3 дахь асуулт. За 3 дахь нь чи BTS-тэй нэг өдрийн өнгөрч чадвал юу их байсан бэ гинэ. BTS-тэйгээр одоо дөрмийн дагуу 7 цэцлэстэй 73 ингээд хийх байсан. Тэгээ BTS-тэй дөрмийн дагуу зураг даруулна. Тэгээ гарын үсгийн авна. Тэгээ хоол идэн гэдэг таахгүй тий. Хоол идэн. Тэгээд гоё аялна. Тэгээ ямтайс гоё цагийн гоё зугаатай өнгөрөх байлгүй гэж бодож байна зөө юм. За 4 дахь асуулт. BTS-ийг анх сонсоод ямар дуун чамайг их татсан бэ гинэ. За дөрмийн дуу татсан дуу нь юу вэ гэвэл энэ дуу оруулчих ихээр бас болохгүй байх. Энэ дуу нь бол миний ингээд шууд ингээд хамгийн татсан гэсэн үг зөө. За 5 дахь асуулт зөө. За BTS-ийн гишүүний аль хуслан чиний ингээд хамгийн их биширдэг вэ гинэ. BTS-ийн ямар гишүүний илүү гоё уцалдаг вэ гэж юм бол загварын мэдрэмжтэй вэ гэж юм бол тэгж шууд ойлгож болно. Миний хувьд бол RM гэж шууд хариулна. RM-ийн тэгээд юм бол ямар ч хувц хүмүүс амар ингээд хөөрхөн кул ингээд юм царайлаг харагдсан юм бол RM юм бол амар нэг тийм гоё зөө. Гэтэ RM-ийн араас дөрмийн дагуу гэтэ J-Hope бас хувцал дээр бүр ингээд амар их анхаард юм бил энэ хоёр нь бол хоёулаа гэж хариулнаа би өөрнөө. За 6 дахь асуулт зөө. BTS-ийн ямар уран бүтээл чамд өөртөө итгэл өгсөн бэ гинэ. Дөрмийн дагуу би BTS-ийг анх ингээд бишрээл RM болохдоо угаасаа л ингээд амар ингээд дэмжээ шууд ингээд айдл болох шууд ингээд хүсэл зориг өгсөн учраас ер нь бол бүх юм дээр дууч гэлтгүй хүмүүс нь гэсэн юм бол бүгдээрээ над юм бол итгэл өгсөн л гэж болон зөө. 7 дахь асуулт. BTS-ийн аль гишүүнтэй копи ууж ярилцмаар байна. Яагаад гинэ. За BTS ямар гишүүнтэй гоё копи уугаад ярилцмаар байна гэж дөрвийн дагуу би хамгийн таалагддаг гишүүн буюу Suga-тайгаа ингээд Suga-тай ярилцсангаа яагаад Suga-тай ярилцсан гэж Suga-ч нуусаа тэгэл миний ингээд crush ингээд миний хамгийн их хэмжээний ингээд хайртай хүн байхгүй. Тэгмүүд ингээд Suga-тай ингээд ярилцсан тийм ингээд юм гоё бил байх хэлгээд би ярилцах хэлгээд заяа. За 8 дахь асуулт заяа. BTS-ийн концерт дээр очиж байсан уу? Гэрээ очих байсан бол чи ямар ингэж мэдрэмж төрөх байсан бэ гинэ. Дөрмийн дагуу BTS-ийн концерт дээр нь бол би очиж бол байгаагүй. Нь би Монгол ядг болохоор гэрээ слонгсчод үзэх хэрэг боломж олвол ямар мэдрэмж төрөх вэ гэвэл дөрмийн амар гоё догтлон тэгэл амар гоё ойрлол нэг гоё байх байхаа л гэж миний хувьд бол бодож байна зөө. За 9 дахь асуулт зөө. BTS-ийг анх юу гэж боддог байсан бэ гэнэ. За би BTS-ийг хамгийн анх юу гэж боддог байсан бэ гэвэл би BTS-ээр дамжуул би idol, K-pop idol гэдэг зүйлийг хамгийн анх ингэж мэдчихсэн байхгүй. Ер нь бол баг BTS байхгүйсэн бол би одоо K-pop idol гэдэг зүйлийг үнэхээр мэдгүй байх байсан магадлал юм бол амар өндөр. BTS-ийг анх яаж мэдсэн бэ гэвэл би ингээд Shami, Michelle энэ хоёр чи хоёулаа ингээд V crush тийм лээ шүү дээ. Тэгмүүд одоо гинт би тэгж орой гинт бодсон байхгүй тэр бичлэг үзчихвэл V гэж одоо хин ингээд тийм юм царайлаг юм уугаас судалж үзэнгээ BTS мэдээдээс лонгос гаралтай тэгэл idol гэх бүх юмыг мэдээж юу нь V-ээр дамжуулж юу нь BTS-ийг үнэл мэдчихсэн гэсэн үг шүү зөө.
Анх юу гэж бодвол BTS-ийг тэгэл ямар хүн царайлаг юм арми болсон мөчөө санаж байна уу нэ. Арми болсон мөч гэвэл угаасаа тэгэл судлаад явж байхдаа ингээд бүх зүйл над таалагдаа тэгээд амар гоё нэг тийм ингээд дэлхийд алдартай болсон ч гэсэн хүн чанараа ингээд хизэж хайдаггүй бүр ингээд амар гоё жисүү шиг. Юу нь бол амар гоё юм л арми болсон мөч санаж. Гэхдээ би ингээд арми болон тийм ч удаагүй зэ би нэг 2025 оны 2 сар март энэ арми болсон бахаа зэ би сайн бас санахгүй байна зэ. Гэхдээ ямар ч нэг яхахтар удаагүй зэ. Тийш үү зэ. За 10 их асуул. BTS чиний амьдралд ямар их өөрчлөлт авчирсан бэ гинэ. BTS надад ингээ ямар хэмжээний өөрчлөлт авчирсан бэ гэвэл дөрмийн дагуу ингээ надад миний ингээ зорилгыг нэгээр нэмсэн миний ирээдүг бас өөрчлөхөд бас нэлээд бас түлхэж болсон хүмүүс юу нь бол би ирээдүгхийн талаар юу бас ярилцсан зүй. Би ингээд одоо юу Солонгос хэл сурч байгаа. Солонгос руу явах нь амар нэг тийм хүсэлтэй байгаа. Тэгэхээр Солонгос яваад гоё дебют хийнэ гэж. За би энэ дээр дараах юмшиг дээр яриа зүй. Би нэг энийг дараах юмшиг дээр ярилцээ зүй. Ингээд ямар ч надад л өөрчлөлт авчилж чадсан. За 12 дахь асуулт. BTS-ийн аль гишүүний нэмслэл чиний сэтгэлийг хайлуулдаг гэнэ. Миний сэтгэлийг хайлуулдаг шүү дээ. Одоо бүгдээрээ л ингээ бүх хүмүүсийн нээдэн л одоо миний сэтгэлийг хайлуулдаг шүү дээ. За BTS-ийн ямар гишүүн чиний зүрхний сэтгэлийг хайлуулдаг вэ гэвэл нэмсэл нь дөрмийн дуу Suga би Suga-г нэмсэлж гад амар дуртай гэхдээ ингээ Suga гэж байнгын нээдэг төрлийн хүн бол биш J-Hope шиг үнэл амар хийнэдгүй ч гэсэн нэмэж байгаа бүх юмд нь би дуртай. Ер нь бол тэгэл амар хөөрхөн тэгэл түүний алхам бүдэр ингээ бүх юмд нь амар дуртай шүү дээ. 13 тасалт хэрвээ BTS Монголд ирвэл чи тэдэнд юу гэж хэлэх вэ гэсэн юм. Одоо ингээд фэн уулзалтыг зохиодог адилхан одоо ингээд уулзуулаа юу гэж хэлэх вэ гэвэл дөрвийн дугаа тэгэл санахаяа тэгэл I love you гэдэггүй тий. Тэгэл би ингээд RM ингээд би өөрт чинь хамгийн их дуртай би өөрөө чиг тэр тэнд намайг дуртай гэж гişүүдтэй тустай уулзж байгаа учраас гэж хэлээл ингээд тэгээд би та нарын энэ зан дуртай гэж ярилцсан шиг ингээд тэмгүй юмуд хэлэх байлгүйдээ. За 14 дахь асуулт. BTS-ийн сайн тал ба сул талыг нэрлэх гинэ. За дөрмийн дугуй BTS зөв сайн талж байгаа, сул талж байгаа. За BTS зөв сайн тал гэвэл ингээд сая хэлсний дагуу ингээд хичнээн их дэлхийд алдартай болсон ч гэсэндээ ер нь хүн чанараа хэзээ сайдгүй би дэлхийд алдартай од болцсон. Одоо бүр дэлхийгээс тасарсан заяа ингээд тийм хүмүүс бол биш санаараа сайн судалж үзээрэй. Ер нь BTS нь бол тийм давуу талтай. Гэхдээ би BTS ер нь бол Suga-гийн нэг зан чанартай амар дуртай ингээд Suga ингээд хүмүүс чинь ингээд ямар нэгэн хандин манд өрхтөө тэгэл бичлэг хийгээл нэг олон нийтийн төлөө ингээд хийхийн тулд тэгээд Suga бол юм байхгүй ингээд юм хандин өргөхтөө огтныгийн мэдээлэл задруулдаг зүгээр л ингээд цаанаалт ингээд нууцаар л тусалдаг даа. Дараа нь тэгэл хавдартай хүүхдүүд танд өргөснөө эцсийн хамгийн сөүлт нь л хил болсон байдаг. Юу нь бол BTS юу нь бол тийм. Тэгээд сул талууд гэвэл одоо баг сул тал гэж байдаг юм уу дөө. Бараг байхгүй хаа заяа. Бараг л байхгүй. Ингээд BTS шиг үнэн л одоо ингээд өөрөө ингээд дуу муугаа зохиогоод ингээд тэгдэг бараг хамтлаг бол байхгүй шүү нэр юм. Бараг л сул тал байхгүй хаа. За 15 дахь хамгийн сүүлийн асуулт. BTS-ийн тухай бодож байсан хамгийн тэнэг бодол гинэ. За би ингээд BTS гэхээр одоо ингээд хамгийн тэнэг бодол юу би ингээд RM-ийг ингээд анх ингээд амар царай мотож яддаг. Бүр ингээд RM ингээд тамлагийнхаа бодвол ингээд арай нэг тийм өөр дүү ингээд дүр зурагтай өөр ингээд тэмдэг ингээд RM хүү энэ ямар амар царай мотой ингэж миний бодлоо бодож ирсэн зөө. За миний хувьд бол ингэжтэй ингээд BTS хамгийн таалагддаг нэгт гишүүн бол Suga, хоёр дахь гишүүн бол Jungkook, гурав дахь нь бол би одоо дөрөв дахь нь RM болсон байгаа. Өмнө бол ингээд бүр хамгийн доор бүр 7 модож гисдэгс бол ингээд RM сүлийг надад амар таалагддаг. Би анх одоо яагаад ч одоо тийм амар царай мотой гэж боддог гэсэн зөө. RM дараа нь J-Hope, дараа нь Jimin, дараа нь Jin гэдэг нь болоо зэм. Юу нь бол тийм байна зэм. BTS-ийг өнөөдөр ярьлаа. Тэгээд өнөөдөр BTS-ийг гэдэг одоо ингээд дунгуйтаа одоо ингээд мэдгүй BTS гэхэл одоо амар гоё яадаг. Тэгээд BTS гэхэл ARMY бодогддог, муур бодогддог. Атахгүй муур гэхэл угаасаа Suga л бодогддог. За нэг тиймэрхүү зэ одоо ингээд асуултанд хариуллаа. Тэгээд нэлийн их хөр нь бол бичлэг оруулахыг альчтгаараа хичээн. Тэгээд өөр ямар нэгэн бичлэг хийх бол доор комент хэсэгт бичээрэй. За тэгээд удахгүй би нэр кино гаргах чаа. Миний бодоггүй төрөх гэдэг нь бол
бука гэдэггүй тийм бол кино гаргах чаа тэрийг ер нь энэ групп дээр цацнаа. Би ингээд анх YouTube дээр цацгуу, TikTok дээр зарцгуу гэдээ нэлээд бодсоод юм л нэг ингээд одоо зарим нас TikTok-гүй болов гэж миний хувийн бодлоор бодлоод ер нь л энэ дээр энэ групп дээр ер нь л би ял киногоо ер нь л цацнаа гэсэн үг. Энэ би кино нэх дурдаахгүй зөө. Хамгийн ихтэй л 7 хоног 2 3 анги орноо зөө. Гэтэ ингээд кино мон гэдэг энэ ингээд одоо миний бодгоо төрөх гэдэг нэг тийм кино хэдэгдээс солонгосон драм гэдэг тэр драмаас зохиол нь арай өөр шүү дээ. Би арай өөрчлөлт нөгөө санаа авсан төдий гэсэн үг зөө. Тэм учраас ингээд битгий асуурлаад байгаа наа чи ингэдэггүй тэгдэггүй ингээд бас битгий уурлаад байгаа нэ. Тэгээд хэрэг энэ киноос олон хүмүүс хөрөх юм бол бас өөр кино хийж болно. Тэгээд тийм байна. Миний бичиг дуснаас бүгдэнд нь баярлалаа. Бүгдээрээ лайк болноос цабаа дараад намайг айлж чадхаараа бүх юмараа дэмжээрэй. Та нарт гэрийн гэсүрэл заадаг гэсэн. Ингээд лайк өмегийнхээ уцаар хүрэл subscribe дараарай гэд хэдийн чинь та нар лайк болон subscribe дараарай. Тэгэхээр бичлэг таалагдсан бол хонхоо дараарай. Хонхоо дарсан бол та миний бичлэг цагааллаг үзэх боломжтой. Тэгэд комент хэсэгт ямар бичлэг илгэмээр хэлээрэй. Би өөрийн BTS ямар гишүүнтэй адилхан бас комент бичээрэй. За баяртай манай сайхан авраарай. Сайхан сэрсэн үзэл талбартай баяртай.